За сайн байцгаана уу? Намайг Инх бол гэдэг. Би HR Tech компани үүсгэн байгуулагч Гүсгэл Захир байна. За манай HR Tech компани бол Монгол улсад үнийн нөөцийн технологиг хөгжүүлэх зорилготой үүсгэн байгуулсан компани байгаа. Одоогийн байдлаар MyCV CGM, HRN CGM гэсэн хоёр платформыг нэвтрүүлээд байна. HR Tech компаниг олох өөрөөр бий болгох санаа яг юун дээр гаргаж гарч ирсэн юм бэхээр ерөөсөө л бид нэр яг юу шийдэх гээд байгаа юм. Бидэрт яг ямар асуудал тулгараад байгаа юм. Хүний нөөцийн менежерүүд өөрөөр хэлбэл ажил олгогч, ажил горилгогч нар хоорондоо яг холбогдох, тэднийг сонгон шалгаруулах энэ бүх процесс дээр яг ямар асуудлууд байгаад байгаа юм. Тэр бол бүх процессыг бид нар судлаад дээрэс нь тэр асуудлыг шийдэх гэж л ерөөхдөө энэ бизнесийг бид эхлүүлсэн. Энэ дээр бол хамтын офисын хамгийн том давуу тал нь гэдэг нь болохоор ерөөхдөө нэгдүгээр тэн дотор байгаа уур амьсгалыг бий болгох, олон хүмүүстэй танилуд болох, бие биендээ туслах, байгаа боломжоор бие биенийг дэмжих. Ялангуяа зарим нэг техник, дэд бүтцийг нь бүр стартапууд анханасаа бий болгоход бол энэ дээр бол санхүүгийн хувьд хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн том асуудлууд гарч ирдэг. Энийг бол хамтын офис энэ бүгднийг шийдэж өгч байгаагаар бол айгүй том давуу талыг олгож айгүй сайн бойжуулагч нь байж чадж байгаа гэж би харж байна. За өнөөгийн нийгэмд бол ерөнхийдөө манай монголчуудын хамгийн том амбицлж байгаа зүйл бол хүн болгон өөрийн гэсэн хувийн бизнестэй болъё Ерөнхийдөө нэг юм хүч сориод үзье гэж залуучууд бол бүгдээр тэгж бодож байгаа. Гэхдээ яг одоо ингээ ханцуу шамлаад орохоос өмнө бид яг юу хийх гээд байгааг нэг сайн бодох хэрэгтэй. Тухайн бизнесийг хийж эхлүүлэхэд хамгийн гол нэг хувь хүн өөрөө бэлэн үү гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Чиний одоо өнөөдөр хүртэл хуримтлуулсан туршлага, мэдлэг, боловсрол, дээрэс нь одоо тэр нөгөө санхүүжилтийг олж авах итгэл ч гэдэг юм уу те. Өөрөлдөх юм бол ихний зарим нэг санхүүжилтийг өөрөө бас босгох шаардлагатай болдог. Тэгэхээр бид нэр одоо өөрөөсөө эхлээд асуулт аягүй сайн асуух хэрэгтэй. Өөрөө чи тэрэнд итгэлтэй байна уу гэдгийг өөрөө сайн эхлээд өөртөө ярилцах хэрэгтэй. Өөртөө итгэхгүй болвол нөгөө тал нөгөө харилцагч, хөрөнгө оруулагч те ажилтан тэд нар чамд угаасаа итгэхгүй. Тэгэхээр энэ итгэлийг өөрөөлөх юм бол өөрөөсөө эхлээд хайж болох хэрэгтэй. Итгэлтэй байх юм бол тэр нь одоо бодоод авах шаардлага байхгүй. Эхлүүлсэн дээр гэж.